Та бүгддээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрхөө гэдэг. Би Европ сертификаттай хүний амьтны гэр орны бүхий л төрлийн энергийг, хүний биеийг энергийн түвшинд, ганцхан энергийн түвшинд биш, бас махан бие, хүрдний түвшин, сэтгэл санаа, оюун санааны түвшин гэд бүхий л түвшинд энергиэр ангаагч, зохиолч ментор хүн байгаа. Европ сертификаттай. За өнөөдрийнхөө бичлэгээр та ерөөсөө амарч болохгүй, зогсож болохгүй. Үргэлж урагшилж байх хэрэгтэй, үргэлж завгүй байх хэрэгтэй. Хэсэг хэрвээ амралт аваад амарчих юм бол, зогсчих юм бол та бол маш залхуу хүн болохоор ерөөсөө зогсож болохгүй, бүр зогсолтгүй байнга л боломж болж өгөл маш бага унтаж маш их ажиллах хэрэгтэй. Ийм бодлого бидний итгэл үнэмшилд багаас кодлогдож ирсэн. Зүгээр сууж болохгүй. Зүгээр суух юм бол чи маш залхуу байна. Хамаг цагаа үрчлээ. Ямар их унтдیں۔ Гэдэг ч юм уу чи өгснийхэн дараа маш олон жил угаасаа мөнх унтах юм чинь энэ байгаа цаг дээрээ сайн ажиллах хэрэгтэй. Маш олон зүйлд хийж бүтээх хэрэгтэй. За тэгээ ихэнх хүмүүсүүд маань мэдээж хэрэгтэй олон зүйлүүд маш их ажилдаг хэрнээсээ олон зүйлд хүрч чаддаггүй байгаад байгаа. Бол ерөнхийдөө маш их хүнд ажил, маш их ухаантай биш, төлөвлөгөөтэй, бодлоготой, стратегтэй ажиллаж чадаагүй хүмүүсүүд бол юунд ч хүрдэггүй. Маш их ажил бол угаасаа хүнийг бас эд баялагт амжилт хүргдэггүй гэдгийг хүмүүсүүд ойлгож байгаа штэ. Тийм ээ. Маш амжилтанд хүрчихсэн баян болчихсон хүмүүсүүд ч юм уу бас тэрэнд хүрэхийнхэн тулд ч гэсэн мэдээж хэрэг хөдөлмөр нь ажил нь хичээх нь бол ойлгомжтой. Тэгтээ болол маш тийм бас энергийн зохицуулт хийх, нарийн зүйлүүдийг бас ойлгож, бас зөв цагтаа зөв газараа байж, зөв зүйлүүдийг хийх, зөв хүмүүсүүдтэй уулзрах гэдэг янз бүрийн зүйлүүд тохироо нь бүрдэж байж хүмүүсүүд бас хүрэх ёстой зүйлүүдтэй хүрдэг штеп. Тэгээгүйгээс зүгээр л хар ухаанаар ямар ч сүртэй айхтар зориггүй өөрийнхөө хийх ёстой зүйлүүдийг хийхгүй зөвхөн л маас хаашаа явж ин тэрнийг л дагаж хөөрдөг нэг хавхуул шиг зүгээр л хийсэл намаа хааш нь дагуулах нь хүмүүсүүд хаашаа явж ин тэрнийг л дагаа явъя гэдэг шиг ингэж явах юм бол ерөөсөө хүмүүсүүд юмд хүрдэггүй. Маш их амжилтанд хүрсэн ч юм уу ийм материалын байдалч гэр бүлтэй ер нь бол амьдралдаа сэтгэл хангалуун байгаа хүмүүсүүдийг харахад бол тэр хүмүүсүүд болол маасаас шал өөр ийм хандлагатай өөр зарчмаар амьдрсаар ирсэн байгаа нь бол бас ажиглагддаг. Тийм болохоор бид нар бол зогсолтгүйгээр ямар ч зогсолт авахгүйгээр амьдралаа үргэлжлүүлж ерөөсөө болохгүй. Бид нэр амьдралдаа үе за тэр тусмаа бүр өдөр болгон болж өгөх юм бол өөртөө цаг гаргаад өөрийгөө амьдралыг эргэцүүлэн бодох, өөртөө холбогдох шаардлагатай байдаг. Тэгээд мэдээж хэрэг өөртөө хэрэгтэй байгаа амралтыг заавал дандаа өгч байх хэрэгтэй. Бид нар машинууд биш. Бид нарт заримдаа 5-6 цагийн нойр хангалттай биш байдаг. Биднэрт заримдаа 8 цаг, 10 цаг бүр зарим үед бүр маш их ядарсан байгаа үед 12 цаг, 14, 15, 16 цагийн ч гэсэн бүр заримдаа зарим хүмүүсд бүр маш их олон жилээр маш их ажиллаж яваад өөртөө амралт хангалтгүй өгөхгүй явснаас болоод зарим үед бүр 2-3 хоног бүр тасралтгүй унтцсан байх тохиолдлууд бас байдаг. Би энэ бүр сүүлдээ дийлхэ болоод тасраад унцдаг. Ийм тохиолдлуудтай учирч ирсэн хүмүүс зөндөө байгаа тийм ээ. Тэгэхээр бид нар заавал өөрийгөө ийм байдалд нь аваачих шаардлага байхгүй. Өөрийнхөө биеийг маш их сайн сонсох хэрэгтэй, өөртөө холбоотой байх хэрэгтэй, өөрийнхөө хэрэгцээг сайн мэдэрч байх хэрэгтэй. Тэгээ хэрэгцээтэй байгаа зүйлээ өөртөө өгч сурах хэрэгтэй. Бид нар энэ амьдралд маш их юм итвэхтэйгээр амьдарч байгаа 50 жил амьдраад явах бол бидний зорилго биш шүү дээ. Бид нар нойр, амралт, хоол
чимээгүй орчинд байх, өөртөөгөө байх, өөрийнхөө хэрэгцээг сонсох гэдэг энэ бүх зүйлүүдийнхаа одоо балансыг нь барьж чадах юм бол бид нар 100 жил, 150 жил тий одоо хүмүүсүүд маш их урт насалдаг болж штэ ерөнхийдөө бол тий. Ингээ 150 жил амьдрах боломжтой байгаа байхгүй юу? Тэгтэл одоо болохоор хүмүүсүүд маш их стрессийн дунд тий одоо маш том хотуудад маш дуу их чимээ ихтэй, маш их сөрөг инээрээр одоо хүрээлэгдсэн хүмүүсүүдээр хүрээлэгдээд хүрээлүүлээ. Дээрээс нь ингээд маш дургүй ажиллаа үзэн ядан байж хийдэг те. Юм л болоод бүх зүйлийг одоо ингээд мөнгөний төлөө хийдэг ч юм уу те. Одоо өөрийнхөө хэрэгцээг сонсохгүй бид нар чинь одоо энэ дэлхийд чинь энэ амьдралд бол өөрийнхөө авьяас бэлэг чадваруудаа ашиглаж агаад сайн сайхан зүйлүүдийг хийж бүтээх те. Сайн сайхан хүмүүсүүдтэй уулзрах, гой гой үйл явдлуудад оролцох. Тэгээд өөрийнхөө энэ сүнсний өгөгдөл зорилгоудаа ашиглаж байгаад энэ дэлхийд сайн сайхан зүйлүүдийг хийж бүтээх гэж ирсэн байхгүй юу? Тэгтэл энэ нөгөө систем маань болохоор нийгэм маань болохоор хүн төрөлхтөнд энэ одоо юмыг эргцүүлэн бодох, тайвшрах, зогсолт хийх, бясалгах энэ цагийг ерөөсөө олгодоггүй. Энэ бол бүгдээрээ цаанаасаа том бодлоготой. Дандаа одоо хүн болгонд ингээд юм хийх одоо зүйлүүд байна штэ тий. Өмнөд урсаж гарч ирээлээдэг. Өөрөө яг зоригтойгоор зогсолт хийж өөрийгөө ингэж энэ өөртөө холбогдох цагийг гаргаж өгөхгүй л байх юм бол цаанаас ингээл ажлууд дандаа л урсаж гарч ирээддэг. Тэ гэр бүлийн асуудалтай холбоотой ч байна, ажил төрөлтэй холбоотой ч байна уу. Тэ ингээл янз бүрийн амьдралын асуудлуудтай ингээл холбоотой ингээл энэч тэр энийг хийн тэрийг хийн ингэж хөөцөлдөж одоо тэ цагтаа уралдаж явсаар байтал амьдрал ингээл нэг мэхэд урсчдаг. Ийм одоо юм хурдан нийгэмд тэ одоо энэ хулганы уралдаан донд одоо ингэж хүмүүсүүд амьдарч штэ тэ. Битэйг маш их өрсөлдөн тий тэгээ өөрийн биш зүйлсийн хойноос ингээд маш их хөөцөлдөж явдаг. Тэгээ сүүлдээ ийм байдалтай маш их удаа явхлаар мэдээж хэрэг энэ стресс нь хүнд байдраа явж орно, сэтгэл готрол, депресс тий ингээд нөгөө иймэрхүү байдалтай амьдарч байгаа хүмүүсүүд мэдээж хэрэг бас хоолундаа сайн зохицуулахгүй дандаа л болж бүтэхгүй хоолуудыг идэн, хурдан түргэн хоолнуудыг идэн тий тэгэл ууж идэж байгаа зүйлүүд нь дандаа тэр нөгөө болж бүтэхгүй юмнуудыг уун маш хортой зүйлүүдийг бие рүүгээ оруулна. За тэгээ маш бага унтдаг, маш олон зүйлүүдийг хийхийг хичээдэг. Ингээд балансууд алдагдаад ирэнгүүт хүн маань өөрийнхөө одоо хэрэгцээг сонсгоо болно, хэрэгцээг өгөөсгөж эхлэх болно. Маш юм завгүй байгаа үед хүн өөрийнхөө дээд биеийг ч гэсэн мэдэрч чадхаа болчдөг. Дээд бие нь ингээд холбогдоо зүүн сав мэдрэмжээр нь удирдах гад ингээд чиглүүлэг өгөх гээд холбогдоод байхад нөгөө хүн маань толгой тархин дотор амьдарч байдаг болохоор ерөөсөө өөрийнхөө мэдрэмжийг сонсдоггүй. Тийм болохоор бид нар ийм ялангуяа ийм одоо хурдтай цаг үед амьдарч байгаа үед бол бүр тусгаавчлан өөртөө өдөр болго ядчил нэг 10 минут тэ за 30 минут байвал зүгээр тэ ингээд зүгээр л өөртөө ядаж л ном уншаад суудаг ч юм уу. Эсвэл зүгээр юу ч хийхгүй юм гөлрөөд суух ч юм уу тий. Эсвэл бол зүгээр сайхан гой 50 дуртай дуугаа сонсонгоо өөрийгөө сонсох ч юм уу. Амьсгалын тасгалах хийх ч юм уу. За ингээ бүр цаашлах юм бол бясалгал хийх ч юм уу тийм ээ. Ингээд ийм байдлаар явахгүй л байх юм бол хүн ерөөсөө өөрийнхөө амьдралаар амьдрахгүй байна гэсэн үг. Нийгмийн өөрт чинь олгосон, тушаасан одоо хин нэгний хүслийг л одоо гүйцээгээд яваад байна гэсэн үг байхгүй юу? Хин нэгний амьдралаар л амьдраад байна гэсэн үг. Тэгээ энэ байдлыг болохоор бас зориудаар маш ихээр эмэгтэй хүмүүсүүдэд бас олгосон байгаа байхгүй юу? Эмэгтэй хүмүүсүүдийг бид нар бол угаасаа байглаасаа эрэгтэй хүмүүсүүдийг бодох юм бол бидний мэдрэмж зүүн сав өндөр байдаг. Тэгэхээр бид нар нөгөө нэг өөрсдөө холбогдох чадвар маш өндөр байдаг болохоор эмэгтэй хүмүүсүүдэд ялангуяа энэ нийгэм маш их ачааллыг өгсөн байдаг. Гэр бүлээ тийм одоо харж хандах, үр хүүхдүүдээ өсгөх, гэрийн ажил гэл те дээрээс нь ингээл өөрийн ажил, карьер гэл ингээл те тэгэл эцэг эхүүдээ харж хандна, найз нөхдүүдтэй хамаатныхандаа гэл ингээд эмэгтэй хүмүүсүүдэд зориудаар энэ эмэгтэй хүмүүсүүдийн бидний хүчрхэг энэ мэдрэмтгий байдлыг унтраахын тулд бас цаанаас юм бодлоготойгоор ийм эмэгтэй хүмүүсүүд маш их ачааллыг өгсөөр ирсэн байхгүй.
Тийм болохоор бид нар тэгээ эмэгтэй хүмүүс бид нар одоо өөрөөсөө бас энэ онцгойлон цагуудыг гаргаж авах хэрэгтэй байна. Энийг одоо маш олон эмэгтэй хүмүүсд бас мэдэрч эхэлж байгаа болохоор маш олон одоо залуу эмэгтэй хүмүүсд гэр бүлтэй болоход бол яарахгүй байна. Зарим нь бүр гэр бүлтэйч болохыг хүсэхгүй байна. Зарим нь бүр одоо хүүхэдтэйч болохыг хүсэхгүй шүү дээ. Яагаад гэвэл би одоо энэ амьдарч байгаа амьдралдаа аялахыг хүсэж байгаа газраар аялмаар байна, хөгжмөөр нь суралцмаар байна, хийж бүтээмээр байна. Тэ хэрвээ би хүүхдтэй олчих юм бол дээрээс нь бүр маш олон хүүхдүүдтэй болчих юм бол за тэгээ сүүлд нь маш их өөрийн зовоох нөхөр мөхөртэй болчих юм бол ингээд өөрийнх нь амьдрал нь ингээд маш олон одоо хийж бүтээх одоо бүтээлч ажлуудаас цаг хугацаанаас нэг хороодог болохоор энийг одоо ухамсарлаж байгаа эмэгтэй хүмүүсүүд энийг ухамсартайгаар бас ийм шийдвэрүүдийг бас гаргаж байна. Эмэгтэй хүн болгон, эрэгтэй хүн болгон ээж аав болох алба байхгүй. Ерөнхийдөө бол бас хүн болгон эцэг их болох ёсгүй байдаг юм байна. Ерөнхийдөө бол нэг нийгмийн 40% нь л одоо яг жинхэнэ эцэг их болох чадвартай байдаг гэж байгаа байхгүй. Өөрийгөө хайрлаад хувь хүн болчихсон, өөрийнхөө ухамсарыг тэлчихсэн ийм хүн одоо хариуцлагатай хүмүүсүүд бол яг одоо хүүхд төрүүлэх юм бол хүүхдүүдэд зөв хүн болгон одоо хүмүүжүүлэх ухаан чадвар санхүү гэдэг ингээ бүх зүйлүүдээр ингээ хангагдсан байж байгаа. Тэгэхээр ийм л хүмүүсүүд хүүхдүүдтэй болвол зүгээр байгаа хгүй. Тэгтэл бол нийгэм маань яадгүй. Энэ 3D хэмжээс энэ матрикс маань болохоор хүн болгоныг эцэг их болох гээд үзчихдэг. Тэгээ ингээд хүн болгон ээж аав болох ёстой гэсэн итгэл үнэмшлэр ханддаг. Тэгээ би гэр бүлгүй байна, хөөгдөхгүй байна гэхлээрээ хүмүүсүүд өөрийгөө айгуу тийм одоо арчаагүй мэтээр ингэж хардаг. За ингээл цагаасаар баярууд болохоор гэр бүлийнхэнтэй уулзсангаа дандаа яадаг. За яасан их нэртэй босно, нөхөртэй босно, хизээ хөвгтөө болох гэж, хизээ хормоо авих гэж. Нэг хөвгтөө олчонгоо дахиад дараагийн хөвгт чинь хизээ гарах уу марах уу гэдэг. Ингээ бүр хүмүүсүүдийг ингэж залуу хүмүүсүүд айгүй хэм сэтгэлийн дарамтуудыг бас ингэж цаанаасаа ингэж юм өгч байгаа байхгүй юу? Энд бүгдээрээ энэ чинь бодлоготой байж байгаа шүү дээ. Ингээд хүмүүсүүд нөгөө нэг би заавал хүүхдтэй болох хэрэгтэй байна, заавал нөхөртэй болох хэрэгтэй байна, заавал их нэртэй болох хэрэгтэй байна гэсэн юм шахалтан донд орчдөг болохоор ийм ихтгэл үнэмшилтэй яваад босон болоогүй хэцүү ингээд таарсан тараагүй сэтгэл хөдлөлөөрөө ч юм ингээд өөрийгөө ч мдээгүй, өөрийгөө ч нээгээгүй, өөрийгөө ч ойлгоогүй хүн бас нэг төөрцөн хүнтэй уулзраад ингээд хоёлаа би бинийгээ зовоогоод эхэлдэг. Тэгээд дундаас нь ингээд хүүхэд гараад ирэнгүүт бүр нөгөө зовлон ихсээд эхэлдэг. Үйл ойлголцлууд нөгөө хүндлэлгүй байдлууд ингээд ихсэж эхлээд ингээд асуудлууд нь бүр томроод ингээд нийгмийг бүр ингэж зовлонгоор дүүргэж штэ. Ийм маш хүнд доод энергиэр ингэж дүүргэж байгаа байхгүй юу? Ийм байдал ихсэх тусам хар хүчнүүд хүчээ авч байдаг байхгүй юу? Тийм болохоор бид нар одоо ийм цаг үед амьдарч байгаа болохоор одоо нийгмийн одоо массын явж байгаа чиглэл рүү ерөөсөө явж болохгүй. Өөрийнхөө л хэрэгцээг сонсох хэрэгтэй. Би үнэхээр эцэг их болохыг хүсэж байна уу гэдгээ өөрөөсөө асуух хэрэгтэй. Тэгээ яг өөртөө үнэнчээр шудраг одоо шийдвэрийг өөртөө зориулж гаргах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд байнга одоо эргцүүлэн бодох цагийг өөртөө гаргана. Би зөв замаар явж гинөө, зөв зүйлээ хийж гинөө, зөв хүмүүсүүдээр хүрээлүүлж байна уу, зөв газараа байна уу, зөв газараа амьдарч байна уу. Тэ өөр би юу хийх үү? Яаж өөрийгөө хөгжүүлэх үү? Миний сүнсний зорилго одоо юу юм бол миний одоо авьяас чадвар юу вэ? Би энэ одоо нийгэмд өөрийнхөө зүгээс ямар хөрөнгө оруулалтыг хийх үү? Ямар одоо тусдим үзүүлэх үү гэдэг ч юм уу ингээд ийм одоо янз бүрийн зүйлсүүдийг гүн гүнзгий төвшингүүд нь одоо ингэж бодож эргцүүлэх гэж юм амьдралаа утга учиртай болгох хэрэгтэй байхгүй бид нар чинь энэ дэлхийд энэ амьдралд төрөөл хүүхдтэй болох гэр бүлтэй болох бидний амьдралын хамгийн одоо чухал зүйл биш байхгүй юу? Тэр маань бол мэдээж хэрэг бидний амьдралын нандан чухал хэсгүүдийн нэг мэдээж хэрэг тийм ээ. Гэхдээ сүнс болгоо энэ амьдралд хүүхдтэй болох зорилготой ирээгүй байдаг, нөхөртөө гэр бүлтэй болох зорилготой ирээгүй байдаг. Тиймдээ ч тэр маш олон хүмүүсд бас ингээд ханьгүй, ижилгүй явж байдаг, хүүхдтэй болж чадахгүй явж явах тохиолдлууд байдаг. Хүнтэй суусан ч гэсэн салчдаг ч юм уу ингээд амьдралынхаа хувь тавилан зургууд нь өөр байгаад байгаа болохоор хүн болгон хүүхдтэй болох аль байхгүй шүү дээ. Тэгээд гэр бүлтэй болохоос аль байхгүй. Тэгээ ингээд болж чадахгүй байхлаарэ өөрийгөө ингээд нөгөө бусдаас дор мэтэр ганцаардлын мэдрэмжээр ингээд ийм ихтгэл үнэмшилд оронгуудаа өөрийгөө ингээд хааж одоо өөрийнхөө энерги чадварт боломжуудыг ингээд өөрөөсөө хааж хязгаарлаж эхэлдэг. Энэ байдлуудаас одоо салах хэрэгтэй. Энэ ухамсараа тэлж одоо энэ нарийн мэдлгүүдийг олж авах хэрэгтэй байхгүй юу?
Тийм болохоор та нартай одоо сануулга хийлгээ хүсэж байгаа зүйл бол амрах гэдэг бол тийм буруу зүйл бол биш. Өөртөө маш их амралтуудыг өгч байх хэрэгтэй байгаа бол бүр ялангуяа би чинь бүр маш их ядарчихсан байгаа, стрессдсэн байгаа. Ялангуяа өвчин зовлонд одоо тий өвчин зовлонтой байгаа бол бие ангаахын тулд чинь хүн чинь бас амарч байж ангаалт явагддаг аахгүй, идэгрэлт явагддаг. Тийм болохоор өөрийнхөө биеийг маш их сайн чагнаж байх хэрэгтэй. Хэрэгцээгээ сонсож байх хэрэгтэй. Хэрэгтэй байгаа зүйлүүдэд өгч байх хэрэгтэй. Унт нь амарна гэдэг бол өөртөө хийж байгаа амралт одоо хөрөнгө оруулалт ахгүй жинхэндээ бол үнэндээ. Хүн тэгээ амарчихсан байгаа тохиолдолд энерги дээшилж ирэх болно. Энерги дээшилчихсэн байгаа бие нь одоо тэ эрч хүчээр дүүрчихсэн байгаа тохиолдлуудад бол мэдээж хэрэг унтаж амарч байгаа үед бол тарих бас маш сайн амарчдаг байгаа. Амарчихсан тарих, амарчихсан бие энергиэр дүүрчихсэн байгаа бие болвол дээд биетэйгээ холбогдоод бол маш их амар болж өгдөг. Дээд биеэстэйгээ холбогдоод өөрийнхөө одоо явах ёстой зам чиглэлээ ингээд те авчих юм бол тэнийг дагаад ингээд зөв цагт нь 100 газар зөв зүйлүүд хийгээд яваад ах юм бол бидний одоо хүрэх ёстой замдаа зүгтээ хүрнэ л гэсэн үг байхгүй юу? Бид нар маш олон зүйлийг хийх биш, маш хурдтай явахтай гол нь биш. Бид нар хамгийн гол зорилго бол зөв зүйлээ хийх, зөв зам дээрээ зогсох, зөв газараа байх, зөв хүмүүсүүдээр хүрээлүүлэх, зөв одоо зүйлэл хийх байхгүй юу? Тэрэндээ хүрэхийн тулд бид нар тайван бас хүрч болно шүү дээ. Маш хурдтайгаар хүрэх заавал байхгүй. Энэ одоо нийгмийн юм хурдтай бай тэ зогсож болохгүй. Зогсох юм бол ч хошлох гээд байна, гацчих гээд байна, бусад хүмүүсүүдээс хоцорчих гээд байна гэдэг энэ нэг худал итгэл үнэмшилтэй энэ зүйлүүдээс болол одоо хүмүүсүүд ангижирч өөрийгөө одоо энэ зүйлүүд энэ худал итгэл үнэмшил энэ хулганы одоо уралдаан дундаас өөрсдөө одоо салгаж авах хэрэгтэй. Хурдан байх тусмаа хүн буруу замаар буруу шийдвэрүүдийг гаргаад төвчээргүй байдлаасаа болоод маш их зүйлүүдийг алддаг байгаа. Тийм болохоор та нартай бас энийг бас өнөөдөр сануулгын хэлхийг хүсэж байна. Тэгээд та нар маань энэ талаар юу гэж бодож байна өөрсдийнхөө санаа оноог бас комент дээр бичиж хуваалцаарай. Тэгээ миний зохион байгуулах сургалтууд ганцаарчилсан болоод групп сургалтуудад маань суухыг хүсэх юм бол холбогдож сургалтуудад суугаарай. Тэгээ миний бас зохион байгуулдаг одоо хөвчлэн хийдэг одоо энерги ангаалтууд байдаг. Тэр ангаалтуудын талаарх бас нарийн мэдээллүүд энэ бичлэгийн доорх тайлбар хэсэгт орчихсон байдаг болохоор тэр мэдээллүүдтэй танилцаад энерги ангаалтанд бас орж болно шүү. Тэгээд энэ сувгаар маань дандаа хүнд хэрэгтэй мэдлэгийг нь тэлсэн, ухамсарыг нь дээшлүүлсэн, энергийг нь дээшлүүлсэн юм гоё мэдээллүүд ордог болохоор сувгийг маань subscribe хийгээрэй, лайкын дараарай, комент бичээрэй. Тэгээ удахгүй дараагийнхаа бичлэгээр уулзъя. Түр баяртай.